Жогттэй. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргэе. 2 дахь влог маань их эхэлж байна энэ жилийн. Өглөө сэрээд хүүхдүүдээ сургуульд нөхрөж өгчөөд дасгал хийгээд тэгээ уг нь жимний өдрөлтөө өнөөдөр жимийг би өглөөний 8:30-аас за хүүхдүүдэд буулгачаа шууд жим рүү яваад 10:30 хүртэл би тавьсан мэдгийг. Гэхдээ яг 3 цагийн турш дасгал хийхгүй. За нэг жим рүү орохоор яг нэг 2 цаг бол хийдгийг. 2 цаг хийгээд тэгээ усандаа орох тэгээ хурж ирээ цаймаагаа уух гэд ер нь бэлэн болох сервитл чинь 11:30 хүртэл яг ТV-гээ зааж өгөөд 12-оос ажилдаа явж болохоор ингээд цагаа ингээд нийц мэдэхгүй 12-оос нэг онлайнаар нэг вебсайтаар хүмүүс чинь шууд бук хийж байгаа учраас. Гэхдээ өнөөдөр би болохоор үдээс хойш 4:30-аас нэг хүн аавна гэж тооцоолол тэр хүн нь угаасаа байсан. Тэгээ онготой оройныхоо цагийг хаагаад бас өглөөнийхөө цагийг хаачаад одоо ингээд боломжтой юутэй сууж байна. Өнөөдөр чинь 2026 оны 1 сарын 12 Monday нэг дэх өдөр байна. Цаг одоо 12:30 болж байна. Миний wallpaper хараа манай хоёр. Йой тэр жижигэн богоо харалтай ёо. Би энэ үеийг л бүр өстэй нэрээ. Миний хоёр хүүг ийм жоохон үеийг нэг харахад л бүр идүүрээд бүр эргүүлээд нөгөө Google Photos руу ороод байн үзээд идэг. За тэгээ сая би жоохон ажил амжуулаад гадагшаа гарчаад ирлээ. Тэгээд хүүхдийн маань after school ерөөсө болохгүй байхгүй юу? After school-ийг сольсон. Саяхан энэ хажууд өөр after school-д явж ирсэн. Тэрийгэ болчиход жоохон хитрхи цөөхөн хүүхдүүд энэ хоёр уудаад өөр юм явъя гэдэг. Тэгээд сургуулийнх нь after school-ийг болох гээд яриад исэн чи арай. Одоо надад хүүхэд авах хүртэл 2 цаг 30 минутын цаг байгаа байхгүй юу? Энэ цагийг ашиглаад Temple руугээ явчаад ирд юм лүү гэж бодчих. Би болохоор өнгөрсөн жилээс за би хүүхдүүдтэйгээ те гадуур activity бас хийдэг. Ийшээ тийшээ бас ингээ явдаг. Нөхөртөөгөө бас ингээ энэ тэр ингээ зугаалдаг. Тэнгууд би өөртөө яг цаг гаргадаг нэг гоё газартай болъё гэж бодоод өнгөрсөн жилээс ихгүй. Газартай болъё гэж би хайгаагүй. Тэрнээс өмнө миний бас угаасаа очдөг байсан газар байгаа байхгүй юу? Temple, Buddhist Temple. Би тийм ба шашинлаг хүн биш л дээ. Өмнө нь жоохон бахтуултаа ингээл ээж, эмээ, өвөө энэ ч юм те хамаатнууд ингээл гандаа явъя айлын ном уншуулъя гэл очоод тэгэл босон болоогүй ингээл залбираал тийм. Уманы юм гэдэг ингэжэл тэгэл бүр баг албатай юм шиг те тэгж ханддаг байсан байгаа байхгүй. 24-5-аас юм ер нь жоохон буддийн темпл руу жоохон зүгэлгээд идэх болсон байсан байна. Солонгост аялж явж байхдаа би буддийн хийдэд хонжсэн бохгүй. Та нар санаж байгаа бол хэрвээ Instagram дээр дагдаг бол бас влог дээр ч гэсэн оруулж ирсэн баг. Солонгост ингээ аялж байгаа хүмүүс байхan бол зүгээр л Google дээр бичээд Buddhist Temple overnight stay ч үлээ overnight travel ч үлээ нэг тиймэрхүү. Одоо тэр солонгосынх нь өөрсдөө одоо аялал хийдэг хүмүүсийн тэр компани л байгаа байхгүй. Тэдэн тэгээд аялж явж байгаа хүмүүсийг ингээ нэгд оруулзуулаад одоо метроны буудлын тэтгэвэр стейшн дээр уулзна гээд тэнгуутаа автобусан суулгаад бүгдээр энэ хоол идэж байгаа. Айгуу гоё юм солонгос үндэсний хоол идэж байгаа. Тэгснээ гадуур музей үзэж явж ийсэн аа. Темпл дээр очиод ламтай хамт ингээд бясалгал хийгээд хичээл бичээл сонсч ийсэн. Тэндээ ингээ хондог заяа. Ерөөсөө мах зах идэхгүй. Тэгээ хосууд мосуудаар ахын бол одоо тэр хийд дотор одоо мөсөлж болохгүй гэдэг ч юм уу тийм бас хөөрхөн дөрөвтэй очиж зугааж явж байхдаа хонж ийсэн. Таиландд бас явж хахад хүмүүсийн одоо очдог одоо жуулчд их цуглардаг гэх юм уу тийм том темплүүд бол өсөж зөндөө штэ. Нөгөө хөвтэй том будтай ч юм уу тийм газраар явсан ч гэсэн би Паттаяд гэр бүлэрээ байж хаад өглөө босоод гэрийнхнийг унтж байхад 8 цагт би залбирна гээд газараа явж чаад би Grab
зүгээр амар урт дресс мэрээстэй. Grab дээр суугаал очиж өглөө 8 цагт очиж гой залбирч ингээ ганцаар зүгээр me time гэж хүнд нэг байдаг шүү дээ. Хүний өөртөө зохицуулах гэнэ. Зарцуулах зүгээр өөртөө нэг өөрийнхөө энергийг нэг цэнгэлдэг нэг юм me timeтай хүн ч байх хэрэгтэй юм байна. Тийм Япондас явж байгаа буудлаа болохоор одоо Shibuya, Shinjuku энэ ч нэг амар юутай хөл хөдөлгөөн ихтэй. Дараагийнхаа буудлыг одоо Sensoji нэг юу Asasuka темплний хажууд албаар буудал авсан бохгүй юу. Зүгээр би яг тэрнийг орчинд айгуу дуртай хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ яг темплний хажууд буудал авснаа тэнцээ орж темпл мэлэр ингээд хийсдэг тий. Өнгөрсөн жилээс болохоор за нэг сайхан темпл дээр очие та энэ хавийн гоё шийдээд нэг очоод тэгээ бүр амар гоё темплцээ манай энэ гэрийн хавьд байдаг лабра хийсрэг байдаг байхгүй юу. Дээшээ уул руу гараад уулын донд байдаг. За амар том бүр ингэ дандаа амар гэж ярих гэдэг. Ууд нь бол амар зүйл биш л тий. Маш гоё тий. Маш том, маш цэвэрхэн. Нэг гоё энергитэй. Тэгэл очоо гараад ирэхлээр би бүр ингэ инээсээ хүн болоо гараад ир. Тийм темпл рүүгээ та нартай хамт явъя гэж бодлоо. Камераа аваад. Гэхдээ би жин хасаад байгаа юм байна. Ялтчихгүй. Дасгал хийгээд тий хоолундаа хасаад эхэлсэн. Гурил идэхгүй байгаа юусэн. Гурил бүр ерөөсөө огт идэхгүй байгаа. Энд чинь ингэж зохгүй. Ингэж гарч ирээд нэг ингэхлээр ингэж бариад. Тэгэхээр энэ минь бол айгу айтайхан болоод биш үү буцаад бас чих шиг байна. Далаас буцаа бууж байгаа айлгүй тийхгүй. Тэгээд энэ хувц бол темпл дээр очиход бол тохиромжгүй. Гэтэ ламнаар ингээд явж байгаа. Хүн болгон ингэсэн хөшөө хүмүүс тэгээд нөгөө юм настай хүмүүстэй ингэж мэгсэн ингээ явж иж болохгүй учраас хувцас солиодох юм. Айгуу гоё тийм эвтэйхэн тухтай хувцлаад би энд ингэж бичлэг хийдэг байхгүй яа. За нэг юм. Сайхан өдөр байна өө. Би очиод жоохон тэмдэглэл хийх гэж байгаа. Би та нартай хамт байгаа жоохон тэмдэглэл хийх гэж байгаа байхгүй юу? Тэгээ цүнхэндээ багтана гэд би юм жижигхэн стикийн нот авчлаа. Харандаа авсан. Том дэвтэр чирж явж яах юм гэж бодоод ажиллаа хийж байвал тий. Биш надад кэш бэлэн мөнгө. Тин чинь нөгөө хандив өгдөг байхгүй $20 за байна. Ер нь тэр одоо хэд тийм гоё цэвэрхэн, тийм гоё одоо бурхных нь өмнө нь байгаа тэр цэцэг тий жим центр нь яаж тийм гоё фрешэрээ байдаг юм бэ гэж би бүр очих болгондоо гайхдаг байхгүй юу. Хандив байхгүй тэр чинь угаасаа энэ хавийн хүмүүс очино хандив өгнө тий. Тэгэхээр хандив өгөх хэрэгтэй. Халуун юм авч уумарсан. Гэр манай гэр нөгөө жоохон наран тал руугаа биш нөгөө тал руугаа гарсан байдаг болохоор яг үдээд ингээд даарч мараад уулан гацаа халуун хараад 78 гэдэг чинь 20 градустай юм уу? За замаараа таарихт ороод манай том хүү орой унтахаар л нөгөө хамрын битүүрийг яагаад байгаа байхгүй юу? Жон харшлан бас нэг хөдлөд тах шүү гэнэ. Хамрын тусаагаар авахгүй бол. Nasal spray. За энийг авчлаа. $10 гинэ. Энэ яг хамар одоо бөглөрөд байгааг яагаад хамар онгойлгоод нэг тийм амар яац мэддэг шүү дээ. Хамар аимшиг хуурайш болохгүй гэж юм. За дайтанд байгаагаа мартаад яг Grande бүтэн тэгснээ матча латте авах гэж штэ. Тэг авах гэжсэн аа. Яг чайлээ юу лээ гэд. Tall size буюу хамгийн жижигийг нь тэгтээ матча латте. Би тэгтээ сүүлийн яг 7 хоног ерөөсөө ингэж гадуур уугаагүй. Матчаач уугаагүй. Протеин матча авсан байхгүй юу? Sweet нь болохоор tall size 2 памптэй ирдэг юм байна л да. 1 памп болгоцсон. За би ирчлээ. Тэгсэн чинь сая уулын машинаа тавьчих шууд ингээ орчдөг байхгүй. Тэгтээ сая ингээ яг орж ирж явах нөгөө гейтний тэр хавьд шинэ юм нэмэгдэж би тэрийг харуул аим хөөрхөн 12 жил тавьсан байсан уу. За буугаад юм байна. Ийм гоё бүр том энэ юу мө тавьчихжээ. Дэнлүүмийн лөө тавьчих энэ нөгөө хиттэн цагаан сар болох гээд бас дийлэх одоо энэ ажилчдын хүртэл хиттууд тахгүй юу. Хятад бичигтэй. Гэхдээ энэ хавийн солонгосчууд бас айгүй хэрдэм мэлээ. Солонгосчууд дийлийнх нь христийн шашинтай. Гэхдээ буддист бас юу байгаа. Нөгөө English Dharma хичээл ордог. Тэрний яадаг вэ гэхээр англиар одоо тийм ламчин буддийн ухааны талаар ингээд тайлбарлаад
бүх одоо буддын яг одоо сургаал нэмийг англиар тайлбарлаж өгдөг тийм хичээлүүд байхгүй. Би тийм хичээл хийсэн чинь Солонгос лам бас байсан байхгүй. Би сая ингээд дэшээ машинаараа явж байгаа байхгүй юу. Эднээс нэмэгдчихэж. Яас хүүхмээ би ажидлын цэцэг мэцэг нь бүрстэн үнэн ногосгүй маа. За энэ ямар жил вэ? Гахаа юу? Үгүй. Морь штэ энэ тахмах барьцсан. Үхэр? Бич. Банан тэн дээрээ тавьж барьцсан. Тэгээд энэ цаашаа хараа дахиа байна. Гахаа байна. Тийшээ үргэлжлэн байна. За одоо ийшээ оръё. За энэ зүгээр уртлын яг гейт хэсэг багхгүй юу? Ийшээ ингээд ангиуд байгаа. Нэг гоё цэцэг мэцэг юм даа. Энд чи бас өрчөж. Вау. Лам хүүхд ингээд тавьж мавцсан. Стэг хөрхөн бэлтжиж ажилласан хүмүүс шүү. Энэ дундуур уул нь явж болдог гэсэн юм болилц юм бах та. Стэг ч юм болч та. Балуун нь яач вэ? New Year гэдгийг гурилдчихв. Айвал шаар нь хагарсан болоо. Би өөрийгөө оруулах. Цагаан сарын утга учир нь угаасаа өргөн дэлгэр байх гэдэг чинь энэ нөхгүй да. Цагаан сар тийм ерөөсөө тадхамжуулахгүй. Манай эмигийн хэлдэг үг. Илбэг дэлдэг бай, хангалуун бай. Идэ будаага өөр тий. Их жилийн ер нь ингээд хэр өнгөтэй өдтэй байх чинь цагаан сар шалтгаалдаг гэдэгт би бүр амар итгэхэд байдаг шүү дээ. Одоо би том хийд рүү орох гэж байна. Дотроо 3 том бурхантай. Энэ дотор бас бичлэг хийж болохгүй. Гой том юу өрчиж. За энэ бол яг нь Lunar New Year гэхээсээ илүү Chinese New Year гэдэг аягүй тэгдэг. Хятадууд тэмдэглэж байна, монголчууд тэмдэглэж байна, хэд хэдэн Азийн орнууд ч ингээд цагаан сар тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхээр энийг одоо заавал ингэж хятадуудтай одоо яадахгүй би зүгээр ингээд цагаан сар гэдэг утгаар амар бэлгшээж хүлээж аваад тийм. Энд бол одоо ингээд Лас Вегас энэ явах юм бол ингээд буудлуудын доор цагаан сард зориулаад бүр ингээд улаан луу муус амар тасархай чимгэлсэн мэт байхгүй. За би сая 3 том бурхан дээр залбирчаад гараад ирлээ. Би сая энэ дотор ороод бараг 20 минут болсон уу. Хажуудаа ингээд ийм гой сандалтай байхгүй. Тэгээд ханаар нь ингээд битүү жижигчгэн бурхантай. Тэдний дунд ингээд сая суугаад бараг 20 минут боллоо. Би нэг 0 ороодох юм. Энэ хэсгийг харуул, энэ хэсэг бүр амар гоё юм. Хараа. Уул тэндээс ингээд харагдаж байна. Ургамал энэ цэцэг ногоо арчлахаас өмнө гоё. За энэ хэсэг рүү ингээ явхлаэр эндээс хүмүүс айгүй их зураг авахулдаг. Дээр нэг 2 хос ирээд яажсан. Хорвын зураг авахулчихсан бүр амар гоё харагдсан. Эдгээр болон байгаагүй юм. Засчиж яана миний утас. Унчихгүй дээ. Хиймэн дээр тогтсон байна. Уултай. Миний уулан дээр байдаг болохоор айгүй гоё. Одоо болохоор би бүхэн дээрээ залбирсан. Хоошоо гараад бас нэг жижигхэн сүм байдаг байхгүй юу? Жижигхэн сүм рүү явах замд нэг миний нэг чеклисттэй газар байгаа. Магнолиа мод. Тэр мэн урагч хавар одоо ургах хэвээр. Ингээд юм ангиуд байна. Энэ хараа classroom 7 6 гэсэн. Энэ ангиудад болохоор яг ордог. Тэгээд бясалгал ордог. Англи хэлээр ордог хичээлүүд нь жоохон цөөхөн юм билээ. Ихэнх хятад хэл дээр тэгээд хятад хүүхдүүдэд after school байлээ. Яг буддын магнолиа урагчиж. Вау, яг 1 сард ургадсан бэ шүү дээ. Дөнгөж ургаж байна. Магнолиа мод ямар гоё гэж бодож байна. Хоорохгүй юу энэ хайрт.
Энэ хайрт ч гэж ер нь хаасайгүй энэ яг дээшээ ингэж ургадаг. Ингэж. Йоо, ямар гоё юм бэ? Би яг ургаж яхад нэрчлээ. Камер дээр тэгтээ яагаад юм сонио? Бүрсгэр харагдаад байна. За ээж би яг гоё авах гээд үтсий. Одоо гоё харагч юм. Би 4 сард ирэхэд Магнолиа байсан байхгүй юу? Өнгөрсөн жил 4 сард ирэхэд байсан. Би 4 сард ч угаасаа хаасайгүй сакура, макура тийм гоё ер нь хамаагүй цэцэг ногоо ч 4 сард 5 сард ингэж хавар ургадаг шүү дээ. 6 сард ч л үүдээ ирсэн чинь Магнолиа байхгүй болоод оронд нь дэнлүү шиг юм цэцгнүүд ингэ ургацсан байхгүй юу? Хүмүүст энэ мод цод ингээд амар биег дийл тий байдгүй л ахaltaа. Миний хувьд Магнолиа энэ ховор нандин цэцэг ингэж олж тийшээ бүр битүү урагчаараа. За 2 сард ирэхэд битүү сагсаацсан ургацсан байх юм бол хайзууданд ирж зураг авах болох юм биш үү? Лондонгийн гудамжаа, тэг Нидерланд тэг одоо нөгөө төлийг ингээд нөгөө фил энэ чинь бүр Нидерланд гэдэг амар байдаг шүү тий. Яг тэрэн шиг ингээд Магнолиа бүр ингээд хаасаг ургах юм шиг. Энд болохоор яг зориулж тарьсан л ургамаг гэсэн шиг. Бүр яг тийм юу гудамж болгонд байдаг юм аахгүй юу? Мод нэгэнтэй харуулсных сарнаа бас харуулъя. Энэ хараа. Хятад сарнаа ургаж байна. Харита Елена шаартаа гэхгүй. Хятад сарнаа. Энэ доктор энэ дор айгуу сайн ургадаг шүү дээ. Монголд бийстэй. Айгуу сайн ургуулчихсан. Энэ ахгүй юу бас. Энийг дэнлүү шиг цэцэгтэй мод айгуу их ургадаг юм. Тэгээ энэ дээр hummingbird нөгөө жижигхэн дэлхийн хамгийн жижигхэн шувуу энэ модон дээр айгуу хэрэгэлдэг. Энэ хавар жоохон удаан сувал hummingbird зөндөө харандаа. За явсаар хагаад хотлын жижиг сүм дээр хид дээр ирлээ. Энэ болохоор арай жижиг. Гэхдээ дотроо бас гоё бурхантай. Энэ болохоор номын сан юм бэлээ. Тэгээд яг наадлын энэлийн хаалганаасаа хаагдсан л байгаад байсан. Одоо хүртэл хаалттай байна. Нөгөө талаас хараа яаж орд юм аа. Энд нэг жижиг үрх юм намаг шиг зохицуулсан юм байна. Гэтэ энэ юу очтохоор ичиж. За одоо ийшээ ороод залбираад бас дотор нь зураг бичлэг хийж болохгүй. Энэ усны шууд уулын ус ийшээ орсож ирдэг. Саяны борооноор нэлээд ус урсан байна да. Гэтэ ийшээ асуудал юм байна уу? За би сая том хийд болон жижиг хийд дээр очиод залбирчаад хөргөчөд гараад ирлээ. Ирэх болгондоо яг нэг 20 минутыг зарцуулаад ороод тэгээд нөт бичээд бодож байгаа юм аа бичээд сэтгэл зовоож байгаа юм аа бичээд зүгээр би үгдгийн дотроо ингээд шаналж байгаа сэтгэлд одоо ингээд бодогдож байгаа зүйлсүүдийг бичээд тэгээд гаргалгааг нь би ингээд олохыг боддог юм. Бурхны дод тусламжтайгаар энэ зүгээр миний зүгээр бодож олсон л юу заяа. Бусдаар л гэртээ ч гэсэн гаргалгааг л бичиж штэ. Зүгээр энэ дэрд бичгээр ингээд илүү гоё байдаг. Айгүй их энерги шаарддаг ажиллахгүй. Зүгээр ингээд нүүрэнд мөрөнд ингээд массаж хийгээд байгаа юм шиг хэрнээ тий. Айгүй их энерги шаарддаг, биеийн ингээд хүч шаарддаг. Тэгээ бас ингээд батганы талаар тэг хүний одоо арсны гэдэг клиентуудад ингээд тайлбарлаж өгөхөд чинь өөрийнхөө их хэлээр тайлбарлаж өгөхөд амархан штэ. Тэг зүгээр одоо кофе ууж байгаад ч юм уу. Ер нь өөр янз бүрийн хийж байгаа л шууд монголоор ингээд ярьж штэ. Тэг гэхэд би хоёр дахь хэл дээр тайлбарлаж өгнө гэдэг чинь илүү их тарих ажиллана, илүү их анхааралтай байна, илүү их хичээн тэг маш их энерги ингээд шаарддаг байхгүй. 5 хүний дараа 6 хүний дараа тэг би 5 хүнтэй байлаа 6 хүнтэй байлаа гэдэг чинь тэр чинь амар юм амжилт заяа. Дараа нь миний бүр энерги бүр ингээд дууссан байдаг цаа. Дуурагч тэнхлгүй болсон байдаг. Хөлсөндөө ядарсандаа биш байхгүй юу. Зүгээр энерги ингээд хамаг энергийг ингээд өгч ингээд ажиллаж байгаа болохоор тэг хичээж ингээд зүтгэж тэнгууд миний ингээд мөрийн цээжин дээр бүр ингээд хамаг юм ингээ аваарцсан. Тэг гэртээ ирэх нэг юм гэл нэг юм амардаг байхгүй. Миний зүгээр хувийн үзэл бодол заяа. Хүн зүгээр амар гоё ихтгэл үнэмшилтэй байх хэрэгтэй гэж боддог. Ямар шашин байх нь хамаагүй, та шашинтай, христийн шашинтай байна уу, ямар шашинтай байх нь хамаагүй, бусдын шашинтай байх нь хамаагүй тий. Хүн зүгээр амар гоё ихтгэл үнэмшилтэй. Шашингүй хүн гэж байдаг тийм үү? Тэгвэл эцэг ихтэй ингээд мөрөгдөг, залбирдаг тий. Өөртөө бас итгэдэг.
газар нутгийг ингэж бас дахиж болон шүтэж болно тий. Зүгээр хүн гэдэг өөртөө болон ямар нэгэн зүйлд тийм ихтгэл үнэмшилтэй байх хэрэгтэй зөө. Хараад хахад амжилттай тэгээ мундаг хүмүүс дандаа ихтгэл үнэмшилтэй байдаг. За ихтгэл үнэмшилтэй хүмүүс амьдралыг шал өөрөөр хардаг. Манай сайн найз энд байдаг. Христийн шашинтай тэгээд цаадахчин болохоор би бол сартаа нэг удаа энэ чи ирж штэ. Одоо би 1 сард ирсэн бол одоо би дараагийн 2 сард за магадгүй төрсөн өдөр ихөө өмнө юм эсвэл дараа ирнэ. Манай тэр найз болохоор 7 хоног болгон хасаа өдөр сүм дээр очдог. Тэгээд бүр сүмийн үйл ажиллагаа ингээд зохион байгуулаад тий Bible ингээд уншаад номын дуулал энэ ингээд дуулаад тэр чинь хичээл зүтгэлээ ингээд гаргаж байгаа тий. Манай хүний амьдралыг харах үнцөөг тий шал өөр. Маш гоё тий. Өөр ингэсэн үзэл бодолтой байдаг байхгүй юу? Амьдралын ерөөсө 4 мөн чанар гэдэг гинэ. Зовлонгийн одоо тухай байхгүй юу? Зовлон хийж ингээд даасч байгаа л байдаг гэдэг нэг тэгдэж шүү дээ. Зүгээр амьдралын 4 үнэн болохоор зүгээр зовлонгийн 4 одоо үнэн бохгүй юу? Нэгдүгээрт үнэн болохоор зовлон гэж байдаг заяа. Зовлон угаасаа байгаа. Хоёрт нь зовлонгийн шалтгаан гэж байгаа. Зовлонгийн шалтгаанд за магадгүй тавилан за магадгүй муухай ухаанаас болоод өөрөө мангар тэнгээсэн болоод зовлон үсчиж болно гэсэн утгатай заяа. Зүгээр би амар энгийнээр тайлбарлаж байгаа шүү. За гуравт нь болохоор зовлон арилгаж болно гинэ. Оо зовлон байна би зовж байна гэд тэгээ дуусчдаг байх нэ. Зовлон арилгаж болно гэж байна. Тухайн хүнээс өөрөөсөө шалтгаалсан тэр заяар зовлон арилгах арга зам гэж байдаг. Энэ ерөөсөө амьдралын 4 үнэн мөн чанар. За энэ 4 мөн чанарыг одоо хамгийн сүүлийнхэнтэй зовлон арилгах одоо зам гэсэн шүү дээ. Тэр нь ерөөсөө 8 одоо ариун одоо үйлдэл. Тэр зовлонгийн одоо 4 үнэн мөн чанар байгаа шүү дээ. 8 арга зам. Тэгэхээр зовлонгийн 4-өөс 8 одоо арга зам нь их байгаа шүү дээ. Тэгэхээр хүн амьдралдаа аз жаргалтай жоохон зовлоо гэж бодоход тэрнээсээ даблдаад илүү жаргачиж болно гэсэн л мессеж байгаа шүү дээ. Тэр болохоор амар энгийн. Би энэ тэнд нь оруулж иж магадгүй шүү. Ерөөсөө би энэс чи ингээ эхэлдэг юм билээ. Би энийг юунд бахта Солонгос тэр темплд хонжахта сурж исэн бохгүй яг англи үг дээр исэн. Өөрөөсөө эхлүүлээд хүн чинь 8 ангижрах зүйлийг хийжиж тэр нь болохоор нэгдүгээр зөв үзэл. Үзэл гэдэг нь болохоор заахаа шууд утгаараа ингээд зөв ингээд харах. Ямар нэгэн зүйлийг дандаа ингээд буруу өнцгөр харах биш зөв өнцгөр харах гэсэн үг. Тэр нь өөрөө хүнд чинь үзэл гэж орж иж. Хоёрдугаарт бодол, зөв бодол. За тэрийг үздсэн тий харсан тэгээ зөв бодлох бай. Нөгөө буруугаар харлаа, буруугаар бодлоо гэл тий. Ерөөсөө тийч нэг зовлонгоос ангижрахгүй баг улам зовлонгүй, улам юм хейжрээд тий улам үзэн ядалт руу ингээд өөрөө чинь ингээд чиглүүл. Үзэн ядалттай байвал чи аз жаргалтай байхгүй. Гуравт нь болохоор тий чинь яг биес эхэлж байгаа. За үзэл, бодол, үг гэхгүй дараа. Үг, гуравт нь үг. Үг зөв байжээж бүх юм чинь бусад юмнууд чинь зөв болно. Буруу үг хэлэлээ амар хараал мараал хэлдэг бол тий. Дөрөвт нь болохоор үйлдэл. Үгнээс гараад үйлдэл гэж ааш тий. Үг үйлдэл чинь зөрөөд байна гэж тэгдэг шүү дээ. Тэгэхээр үзэл, бодол, үг тэгээд үйлдэл. Тавд нь болохоор яг өөрийн чинь тойрсон одоо ахуй амьдрал, амжиргаа гэж хэлж болно. Ахуй амьдрал гэж байна. Тэр чинь бас зөв гэсэн. Өөрийн чинь хүрээлж байгаа хүрээлэл чинь зөв. За үүний дараа үзэл, бодол, ухамсар гэж байгаа. Яг тухайн хүний яг ухамсар тэг үзэл бодол зөв байжээж бас амьдралыг зөв болгоно гэсэн санаа заяа. Зүгээр амар энгийн. За тэгээд анхаарал тэгээ бясалгал. Зөв анхаарал тий зөв юм руу анхаарах. Хамгийн сүүлд нь болохоор бясалгал. Бясалгал гэдэг бол маш хүний амьдралд хэрэгтэй чухал. Бясалгал гэхээр заавал тий энэ зарил сууж байгаа ингээс ухаа бас хэлгүй л тий. Зүгээр ганцаараа өөрийгөө ингээд mindful байгаа ч нөгөө бас бясалгал. Тэгээд энэ дээр бол яг бясалгалын хичээлийг бол тэгж ордог юм билий. Өөрөө өөртөө өгсөн чимээгүй цаг чинь бясалгал. 4 зовлонгийн үнэн хүлээн зөвшөөрөөд 8 зөв аргачлалыг хийх юм бол гэгээрэлд хүрнэ гэсэн л санаа. Ирэх болгондоо нэг ийм апдейт ингээд өөртөө ингээд хийгээд байгаа юм шиг санагддаг. Мэдээж би байнга тий нөгөө 8 үг үйлдэлийг ингээд хийж ин гэж байхгүй шүү дээ. Зөв үдэл бодолтой, зөв үетэй, амар төгстэй, тийм амьдралтай байна гэж байхгүй шүү дээ. Амьдрал зөндөлөм тохиолдол тий сөрөг юм зөндөлөм нийгэмд ингээд стрессэнтэй тэр болгондоо яг энэ нэг тал руугаа нэг жоохон нэг гэд ингээд бодчихвол айгүй зүгээр юм шиг санагддаг юм. Тэгээд бас бурхны газарт ингээд ойрхон ирээд ах юм бол хэрвээ та будын шашинтай бол эсвэл зүгээр цаг гаргамаар байвал те сардаа нэг удаа ийм газар ирээд бурхны ингээд номлолыг ингээд жоохон ингээд сонсоод ах юм бол стресс зүйтэй уур бухимдалтай үедээ амар их юмнаас өөрийг чинь ингээд хамгаалж өгөх байхгүй юу. Хүнтэй ингээд зодтолдохын өмнө нөгөө зөв үйлдэл гэдэг чинь толгойд чинь ингээл орж ирж ивэл та зодтолдохгүй л гэсэн үг үстэй. Хүнтэй яг ингээл муудалцахаар хэрэлдэгээл яадаг юм уу гэл ингээл хараал юм бэлгэлгээл гэсэн чинь нөгөө зөв үг
гэдэг чинь ингээл ороод ирвэл те бас хэрэлдэхгүй л гэсэн үг өстэй те. Тэр хэрүүл, тэр үйлдэл, тэр муухай бүхэн чинь таныг цаашдаа улам их муу юм руу хөтлж идэг гэсэн одоо номлолохгүй юу? Юу гэдгийг одоо яг ингээ амьдралдаа ингээ жоох ингээ гаццсан юм шиг мэдрэмжтэй байгаа. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа тий. Юунд одоо хүрэх одоо зорьсон зорилго маш их байгаа хэрнээ маш их тийм гацалтын байдалтай байгаа бол итгэл үнэмшилтээр анхаарал үзээрэй. Таны итгэл үнэмшил таныг цаашаа бүр хэр хол бүр ингэж өсрүүлэхийг хинч таашгүй, бийж таашгүй гэх. За хамтдаа байсан баярлалаа. Маш гоё энергийг, итгэл үнэмшлийг хүргэж байна. 8 одоо зөв зүйлсийг цацлаа, энерги цацлаа. Дараагийн бичлэгээр ууслаа. Түр баяртай.